Сайн байцгаана хүүхдүүдээ 12-ийн 7-гийн 1 гар бичвэр. Хичээлийн зорилго маань гар бичвэрээс уншиж ойлгох. Үндэсний бичгийн тэг гэж юу вэ? Үсгийн тогтсон зурлаг хэм маягийг бид нэр тэг гэдэг. Энд дармал тэг, бичмэл тэг, хорголжин тэг, хулсан үзгийн тэг, биерийн тэг, урлаг үсэг, эхмэл тэг зэрэг орно. Тэгвэл бид нэр өмнө судалсан энэ тэгүүдээ эргээс сэргээн саны модон барын тэг гэдэг маань энд харагдчих байна. Модон барын тэг бол модон дээр сийлээд түүнийгээ бэхээр бэх түрхэж байгаа цаасан дээр ингэж хэвлж гаргадаг ийм бичвэрийг бид нар модон барын тэг гэдэг байгаа. Хорголжийн барын тэг гэдэг бол өсөг болгоноор ингэж тус нь ингэж зорсон. Энийг бол ингэж үсгнүүдийнх нь хоорондох зайг ажиглал хүүхдүүдээ ингээд завсартай байгааз тэгэхээр ингээд хорголжин бар бол нийлүүлж ингэж үсгээр нь өрч хийдэг учраас ийм зайтай харагдаж байна. Модон бар бол нийтд нь ингээд нэг судар шиг ингээд хэв болгоод хийчихдэг гэсэн үг. Хулсан үзгийн тэг. Хулсан үзэг гэдэг маань мэдээж нэг хулсаар хийсэн үзгийг бид нэр бэхэнд дүрээд бичдэг хэлбэр тийм ээ. Дармал гэдэг бол мэдээж компьютер болон захим хэрэглэгчнүүд бид нар дарамлаар ингэж бичдэг. Энэ өв соёлон эрхэмлэгтэн ЭВ-ийг хичээгтэн гэсэн үг байна. Биерийн тэг гэдэг бол мэдээж бид нар бүдүүн нарийн янз янзын биерээр урлаж бичих биерийн тэг гин. Гүйлгэн тэг бол энд байна. Маш хурдан бичгийг бид нар гүйлгэн тэг гэдэг ба тийм ээ. Урлаг үсэг гэдэг энийг хараараа хүүхдүүдээ. Урлаг үсэг гэдэг бол тухайн зүйлтэй адилхан ямар нэгэн зүйлтэй адилтгаж үгийг бичсэн байна гэдэг бол урлаг үсэг. Эхмэл тэг гэхээр бид нар бөөрхий дотор ихгүйж олон, дөрвөлжин ихгүйж олон, угалзруулж ихгүйж олон гэх мэт ийм олон төрөл байна. Тэгвэл гар бичвэр гэж юу вэ? Тэгвэл гар бичвэрийн онцлогийг таны. Гараар бичсэн бичгийн ихүүдийг бид нар гар бичвэр гэж ойлгож олно. Тэгвэл гар бичвэр юу угаар бичдэг юм бэ гэхээр хулсан үзэг, төмөр үзэг, модон үзэг, биер, алт мөнгө, 9 эрдэнэ, харандаан бичвэрээр бид нар гар бичвэрийг бичдэг юм байна. Юун дээр бичдэг вэ гэхээр мэдээ цаасан дээр, үүсэн дээр, болгомол хар цаасан дээр зүүн үзгээр мөн модон үзгээр бичиж болдог бахнэ. Хэрхэн бичдэг вэ гэхээр бид нар татлахж болно, гүйлгэж болно, хичээнгүй бичиж болно. Мөн самнаа бичих гэж байдаг тийм ээ. Мөн дармлаар бичиж болно. Энэ гурыг ажиглая бүгдээрээ. Эхнийх нь бол хичээнгүй бичгээр бичсэн бичиг байна. Хоёр дахь нь гүйлгэн бичгээр. Гурав дахь нь бол татлаган бичсэн байна. Гүйлгэн гэдэг маань мэдээж шүдгүү бичсэн байна тийм ээ. Шүдийг нь хэмнэх зорилтоор бичсэн гэсэн үг. Хэмнж бичсэн байна. Татлаган гэхээр бүр үг үсгийг шүдүүдийг бүр харагдахгүйгээр хамгийн хурднаараа бичгийг бид нэр татлаган гэж ойлгоно. Гүйлгэн бичгтэл үдэг салахгүй бичгийг бид нар чухалддаг бөгөөд энэ нь түргэн бичих хамгийн гол үндэс болж байгаа. Гүйлгэн бичих гэдэг бол хичээнгүй бичгийг арай хурдан, харин татлаган бичгийг арай удаан энэ хоёрын завсрын шинжтэй байдаг. Хичээнгүй бичих гэхээр мэдээж үсгийн зурлаг төрсийг тогтуун сайхнаар хичээж бичих бөгөөд огт татлаагүй жигж гаргацтай Монгол бичгийн хичээнгүй бичгээд ямар журмаар бичих ёстой вэ гэдгийг бүгдийг хангасан ийм бичиг байна. Алдан бичгийг сийрүүлэх хуулах хэрэгцээс үүдэж Монгол бичгийн татлан бичих хэлбэр үүсчихсэн. Татлан бичгтээ үзэг салахгүй буюу цаас аль болох хөндөөрлөхгүй бичих чухал гэдэг. Маш хурдан бичдэг гэсэн. Хичээнгүйдэг гүйлгэндэг татлан бичсэн бичвэрүүд харьцуулан уншаарай хүүхдүүдээ. Цагаан цасан малгайтай гэж тийм ээ. Энэ хоёр дахь нь бол гүйлгэн бичсэн байна. Гурав дахь нь бол татлан бичсэн гэх байна. Ногоо модон хүрэмтэй, хөх уссан хормоотой, баян хангай уулна. Энэ бол гурван янзаар бичсэн. Эхнийх нь хичээнгүй бичиг, гүйлгэн бичиг, татлаган бичиг байна. Тэгэхээр таад нь харьцуулаад хараад хэрхэн яаж бичсэнийг ажиглаарай. Тэгвэл янз бүрийн тгээс уншихад анхаарах зүйл нь юу юм бэ? Үсгийн хэлбэр маягийг таних хэрэгтэй. Эхийн утга агуулгыг ухаарч унших хэрэгтэй. Монгол бичгээр үйлдсэн дурсгал бичгүүд нь бичигдсэн цаг үе, газар нутгийн байршил, цаашлаад юун дээр, юугаар, хэн ямар зорилготой бичсэн зэрэгс хамаарат харилцан адилгүй байдгийг ухаарч ойлгох. Мөн даалгаврыг хэрхэн яаж багштай илгээж оноогоо тооцоолох вэ гэхээр бид нар гар бичвэр сэдвээр багшаа бичсэн энэ видео хичээлийг үзнэ. Монгол бичгийн янз бүрийн тгийн тухай би дааж уншиж тэмдэглэл багш руугаа явуулна. Багш нь PDF болгоод оруулчихна. Синхрон хичээлээр олж авсан мэдлэгээ ашиглан сорилыг хийж гүйцэтгээд тооцоолох нэ.